Сайн байцгаана уу? Митокийн маань шинэ дугаар та бүхэндээ хүргэж байна. За энэ удаагийн дугаараар юм чинь юу ярих гэж бодсон бэ гэхээр ер нь жирэмсэн болохгүй байгаа тий оролдлого хийгээд болохгүй байгаа хосууд маань хаана хандах ёстой юм бэ? Ямар шинжилгээнүүд хийгддэг юм бэ? Ямар онцлогооны ажилбарууд хийгддэг юм? За энэ дээрээ тулгуурлаад ямар эмчилгээний аргууд боломжууд байж болох юм бэ гэдэг талаар дэлгэрүүлж ярьж өгье гэж бодсон. За ягаад гэвэл юу гэдгийг 3-4 жил оролдлоо, 5 жил оролдлоо болдгоо яах ёстой юм болоо гэсэн ийм асуултууд бол бас янз бүрийн группүүдээр зөндөө харагдчихжээ. Тэгээ яг ингээд уул нь бол яг бид нөгөө мэрэгжлийн хүмүүс учраас за хүүхдтэй болох байгаа юм чи өргөдлийн эмчт хандах ёстой гэдэг нэг тийм юм ойлголтыг хүн болгон баг мэддэг болов гэж боддог байсан. Үгүй юм шиг байсан. Өөрөөр хэлэх юм бол хаашаа хандхаа мэдэхгүй, яахаа мэдэхгүй, юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа эмэгтэйчүүд хосууд бас нэлээд олон байд юм байна гэж ойлгосон учраас яг энэ чиглэлээр энэ удаагийнхаа дугаарыг та бүхэндээ хүргэе гэж бодлоо. За тэгэхээр ер нь өргөдлийг бол юу гэж тодорхойлдог вэ гэхээр энэ бол өвчин эмгэг юм гэж тодорхойлдог. За энэ эмгэг маань болохоор тухайн гэр бүлийн зөвхөн бие махбодын төдийгүй сэтгэл санааны эдийн засгийн тэгэл цаашлаад бүр гэр бүлийн дотор гуур амьсгалын гэдэг энэ олон хүчин зүйлд нөлөөлдөг ийм зүйл байдаг. За хосууд ер нь тогтмол бэлгийн харьцаанд ямар нэгэн хамгаалт хэрэглэхгүйгээр бүтэн 1 жилийн турш оролдоод болохгүй байгаа бол ер нь өргөдлийн асуудал байна гэж үзээд заавал мэрэгжлийн эмчид эмнэлэгт хандах ёстой гэж үздэг. За гэхдээ заавал бүр ийм 1 жил гэж хүлээх шаардлага байхгүй. Жишээлбэл та 40 настай бол заавал 1 жилийг хүлээгээл 41 хүртлээ эсвэл 42 хүртлээ ингэж хүлээх шаардлага байхгүй. Хэрвээ жишээлбэл 40-оос дээш настай байгаа л 6 сарын ч юм уу 3 сарын оролдлого хийгээд болохгүй байх юм бол магадгүй мэрэгжлийн эмчт хандах нь таны цаг хугацааг хэмнэн тэгээд жирэмсэн болох магадлал нь арай илүү байна гэсэн үг. Яагаад гэвэл нас бол хамгийн чухал хүчин зүйл байхгүй. Ерөөсөө угаасаа эмэгтэйчүүд бидний жирэмслэх магадлал бол 35 наснаас хойш ингээд дандаа багасч ирдэг байгалаараа. Яагаад гэвэл эсийн чанар мууддаг байх. За тэгэл 40 нас хүрээл ирэнгүүт бүр тэр хувь бол маш их багасна. Тэгэхээр тэгж заавал 1 жилийн тэрийг хүлээх шаардлагагүйгээр хурдхан юу нь болохгүй байна гэдгийг илрүүлээд тэгээд эмчилгээнд орж болно гэсэн. За тэгэхээр ингээд хос олгоны нэг оролцсон хугацаа бол заавал 1 жил байх албагүй байх нэ. Ямар нэг юм болохгүй байгаа бол нөрхөн өргөдлийн эмчт бол хандаж болно гэсэн үг байна. За ингээд өргөдлөл ер нь эрэгтэй, эмэгтэй хавсарсан эсвэл шалтгаан тодорхойгүй гэж байдаг. За өмнө нь бол ер нь ингээл жирэмсэн болохгүй болохоор эмэгтэй хүнээс л болоод байна гэдэг асуудал яригддаг байсан бол ер нь ингээд хараад байхад бол эрэгтэй өргөдлөл бас их байдаг. Өөрөөр юм бол өргөдлийн шалтгааны эмэгтэйгээс тодорхой байлаа гэхэд эрэгтэй ч гэсэн ялгаагүй ингэж хувь нь бол орж ирдэг. Тэгэхээр эмэгтэй хүн ганцхан үзүүлээд явахгүй, эрэгтэй ч гэсэн үзүүлэх ёстой. За гэхдээ эрэгтэй шинжилгээ бол харьцангуй эмэгтэйгээ бодвол тийм энгийн гэж хэлж болохоор байдаг. Ердөө үрийн шингэний шинжилгээ өгвөл тухайн эрэгтэй маань үр тогтоох чадвар байна уугүй юу гэдгийг мэдчихдэг байна. За мэдээж заавал ер нь бол өргөдлийн төвөдөд шинжилгээгээ өгөхийг зөвлөнө. Яагаад гэвэл бас зарим хувийн эмнэлгүүд энэ төр бол хийж байгаа. Гэхдээ зарим үзүүлэлтүүд нь бас тутмаг байдаг учраас яг ийм үзүүлэлтүүдийг бүрэн үздэг. Тэгээд тэн дээрээ ингээд тулгуурлаад зөвлөгөө өгөх боломжтой юм өргөдлийн төвөдөд хандвал зүгээрээ гэж зөвлөнө. За эмэгтэйчүүдийн хувьд бол нэлээд жоохон төвхтэй. 1 удаагийн үзлэг шинжилгээ, 1 удаагийн хоогоор шинжилгээгээр бол шалтгааныг бүрэн тогтоох юм шиг боломжгүй байдаг. За яадгүй гэхээр эмэгтэй хүн чинь биений эмний эхний өдрөөс дараагийн биений эмний эхний өдөр хүртэл мөчлөг гэдэг байгаа шүү дээ. Энэ мөчлөгийн хугацаанд эмэгтэй хүний бие махбодод маш олон тооны өөрчлөлтүүд бий болж идэг. Үйл ажиллагаанууд явагдчихэдэг. Тэгэхээр тэрийг нь хаана нь юуг нь яаж шалах вэ гэдэг нь аюулж болохгүй. Тэгэхээр 1 удаагийн энэ мөчлөгийн 28 хоногийн мөчлөгтэй хүн байлаа гэхэд нэг хэдэн жижиг хоног дээр ингээл яхаад үзэл болно болохгүй байх гэдгийг хэлэх ямарч боломжгүй гэсэн үг байна. Яг уу охтууд маань бас тиймэрхүү байдлаар нэлээд юм цаг алдаж ирдэг. Өөрөөр хэлэх юм бол би эмэгтэйчүүдийн эмч зөндөө хянуулж
тоогоолдог, үзүүлдэг болно л гэдээсэн тэгээд ингээ 2 3 жил болчлоо ч гэдэг юм. Тэгээ өөрөө идэрдэг байна. Тэгэхээр хэрвээ үнэхээр асуудал байгааг ингээд нарийн тодруулахыг хүсэх юм бол яг л ингээд биений эмний 3 дахь өдрөөс юм уу 2 дахь өдрөөс эхлээл энэ тогтмол үзлэг шинжилгээнд мөчлөгийн туршид орох шаардлагатай. За ер нь бол бараг 4-5 удаагийн үзлэг шинжилгээ болдог. За зарим одоо фолликул хөгжих хэвийн процесс нь алдагдсан эмэгчээдүүд тэрнээс одоо урт суунах тохиолдол бол байдаг байна. За өргөдлийн төв юм уу одоо тэ нөхөрч эмнэлэгт хандлаа. За тэгэнгүүт биений эмний 3 дахь юм уу 2 дахь өдөр дээр ихэвчлэн гэж хэлдэг баг. За энэ өдөр хоёлаа юу төсөөлөх ёстой юм гэхлээр нэгдүгээрт өндгөвч болон умаан байдлыг чи ерөнхийд нь шалгадаг яхаагаар янз бүрийн одоо ноцтой шууд харагдах бүтцийн өөрчлөлт байна уугүй юу гэдгийг үзнэ гэсэн. За дараа нь болохоор нөөцийн байдлыг чинь тодорхойлно. Хэр их нөөцтэй үе юм бэ? Бид нар те эмчилгээ ингээд хийгээд жоохон урт явхад болохоор юм уу? Эсвэл яаралтай дараагийн алах маяг шаардлага гарсан хүн юм уу гэдгийг чинь тодорхойлно гэсэн. За дараа нь болохоор бамбайн дааврын үйл ажиллагааг тодорхойлно. За бамбайн дааврын үйл ажиллагаа нөхөрчүүд бас чухал нөлөөтэй. За тэрийг болохоор дараагийн дугааруудаар бас юм чинь ярьж өгнө. За тэгэнгүүт дараа нь болохоор өнчин тархины дааврууд, тэгээ нөхөрчгийн дааврууд ямар их хэлж гин мөчлөг. За тэгээд нөгөө өнчин тархинаас ялгардаг пролактин гэдэг даавар гэдэг. Өнчин тархины сүүний даавар гэж хэлж болно. За тэрийг болохоор бас шалгах. За ингээд нэлээд хэдэн даавар үзлэхийн тусламжтайгаар эхний одоо ерөнхий нөхөрчгийн байдлыг эхний зураглал гарна гэсэн үг. За дараагийн алах маань юу байдг вэ гэхээр үрийн хоолой шалгах байдаг. За гэхдээ үрийн хоолойг хэнд шалгах уу, хизээ шалгах уу, ямар аргаар шалгах уу гэдэг маань тухайн хүнийхээ биеийн онцлогтой холбоотой. Тэгэхээр эмч чинь тэрийг хэлж тайлбарлаж өгөх хэрэгтэй байна. За үрийн хоолой шалгах аргуудын талаар бол эмч нь бүр тусдаа бичлэг орсон байгаа учраас тэрийг үзээрэй гэж зөвлөнө. За гэхдээ хүн болгонд үрийн хоолой шалгадаггүй. За шалгахгүй байх тохиолдлууд байж болно. За тухайлах юм бол одоо жишээлбэл та нэг 42-3 настай гэж бодъё тий. За тэгээд баг орлого хийгээд 7-8 жил болцсон. Тэгээд болохгүй байгаа. Одоо тий нөхөр энэ төр хэвийн ч гэдэг юм уу шинжилгээ хэвийн ийм байгаа тохиолдолд бол магадгүй тань дээр үрийн хоолой шалгахгүй гэж болно. За яагаад тэгэхээр окей үрийн хоолой хаалттай гэж болно тий. Хоёр тал хаалттай гэх юм бол та угаасаа үр шилжүүлэн суулгах эмчилгээл одоо хийхдгээс өөр аргагүй энэ хугацаанд хоёр хэсүүд хоорондоо уулзч чадаагүй гэсэн утгатай. Гэтэл нээлттэй гэж гарыг. Окей нээлттэй юм байна. Тэгээ 6-7 жил үрийн хоолой нээлттэй оролдоод байхад яагаад болоогүй тий гэдэг асуудал гарч байна. Тэгэхээр магадгүй тэр хэдийгээр нээлттэй боловч нөгөө хэвийн үр үйл ажиллагаа явуулж чадхаа болцсон байж магадгүй гэсэн. За тэр тохиолдолд бол одоо хичнээн үрийн хоолой нээлттэй ч гэсэн дахиад 2-3 жил ингээ өөрсдөр нь оролдоно гэсэн асуудал байхгүй. Яагаад гэвэл биднэрт цаг хугацаа чухал болоод байгаа тий 43-тай 42-тай болцсон тохиолдолд ингээд магадлал маань маш хурцтай буураад байгаа учраас магадгүй дараагийн эмчилгээний арга үршилжүүлэн суулгач гэдэг юм. Ингээд таны наас нөөц олон юмнаас шалтгаалаад одоо нөгөө дараагийн төлөвлөгөө яригддаг учраас энэ хүн дээр заавал үрийн хоолой шалгах хэрэг байна уу, байхгүй байна уу гэдгийг эмч нартайгаа ярьж агаад ингээд шийдэж өгдөг гэсэн үг. За дараагийн нэг шалгах юм бол одоо мөчлөг маань хоногийн цаашаа явах тусмаа фолликул хөгжих хэрэгтэй өндгөвчөнд нь фолликул хөгжиж гин үү, хэрхэн зөв хагарч гин, тэрийг хагалдаг өнчин тархины дааврууд ялгарч гин үү, за тэрийг тэр даавруудыг хүлээж аваад үнэхээр фолликул хагарч чадж гин үү гэдгийг үзнэ. За яг уу хүн болгоны фолликул хөгжих хүрд ялгаатай байхгүй юу? Одоо жишээлх юм бол нэг юм байдаг. Биений эмний мөчлөг 28 хоногтой хүнд бол ихэвчлэн 13-4 дахь хоногт бол ер нь фолликул хагарчдаг байна. За гэтэл 30-35 хүрдэг хүмүүсийнх бол юу 10-12-д бол дөнгөж хөгжөөл нэг 13 мм, 14 мм-тэй ингээд жижигхэн фолликул явж идэг. За тэгэнгүүт энийг та фолликул хөгждөг юм байна гэж хэлж болохгүй байна шүү дээ. Хөгжиж байгаа угаасаа удаан хөгждөг юм онцлогтой. Тэгэхээр тэр хүнийг бүр 17, 18 за дээдл нь яг миний туршлагаар бол 22 дахь хоног дээр нь хүртэл фолликул хагарч ирсэн баг. Тэгээд жирэмсэлсэн баггүй. Тэгэхээр удаан хөгжиж байна гэдэг нь бол хэрвээ тухайн хүний онцлог л мөмнөл бол хөгжөөд хагарч чадчихл байвал энэ тийм том ноцтой асуудал биш байхгүй. Тэгэхгүй бол нөгөө юм урт туршлагатай хүмүүсийг ингээд дундуур нь үзчихэд фолликул нь томрдгоол өө томрдгүй юм байна чиний хаагардгүй юм байна ч гэдэг юм дүгнэлт хийгээд байдаг. Тэгэхээр тэр бол арай нөгөө юм эртэтсэн дүгнэлт байх нь шүү дээ. Тэгэхээр тэрийг маш сайн ингээд хараад хянаад ингээд явна гэсэн.
За дараагийн нэг үзэх юм нь болохоор энэ фолликул гэдэг юмыг хөгжиж явах явцад савны хан буюу нөгөө эндометр давхарга маань зузаарч эхэлдэг байна. За ингээд биний юм ирээд ингээд хуулраад ингээд одоо юу гэдэг бүтцээ алдсан байсан салс чинь сайхан ингээд зузаараад ирэхээр дотор нь янз бүрийн асуудал байвал харагдаж эхэлдэг. Нөгөө янз бүрийн ургацх нь байна уу, наалтцсан байна уу гэдг нь бол илүү тодорхой харагдаж эхэлнэ. Тэгээд хэр зэрэг салс маань зузаарч ийн гэдг нь тодорхой харагдаж эхэлнэ гэсэн. Тэгэхээр ямар нэгэн одоо жишээлбэл манай дээр ч гэсэн одоо ингээд намайг ерөөсөө би хэдхэн сарын өмнө үзүүлэхэд ургацсаггүй гэжсэн. Одоо юу гараад ирв яач вэ гэдэг ч юм уу юм асуудал ярьдаг эмэгтэйчүүд бас байдаг. Тэгэхээр өмнөх нөгөө эхогийн үзэхээр болохоор фолликул хагарсны дараа үзсэн хойд байхгүй. Тэгээд тэн дээр бол угаасаа юу ч харагдахгүй. Угаасаа ингээд салс маань ингээд цайраад ингээд шүүрлийн үе шат гэдэг юмд орцсон байдаг учраас тэн дотор байгаа янз бүрийн ургацаг бол ерөөсөө харагдах болчдөг. Харин фолликул хөгжөөд явж байхад хагарахаас өмнөх тэр үед нь харагддаг гэсэн. Тэгэхээр хаана нь хідээд нь салстаа шалах уу гэдэг чинь бас их юм өөр асуудал байдаг. За дараагийн нэг зүйл нь болохоор яг фолликул хөгжөөд хагарах үеэр нэг юм их шалгаж үздэг. Тэр нь болохоор умайн хүзүүгээр чинь эр бэлгээс нэвтэрч гин үү гэдгийг үздэг байна. За тэр нь болохоор яг ямар учиртай юм гэхэлэр хэдүүлээ өмнө нь тэр нөгөө хөрчгүй эргэтнүүд дээр ярьж байсан байх гэж би бодож байна. Умаа хүзүү маань яг ингээд фолликул хөгжөөд хагарах үеэр салиан шингэрээд эр бэлгээсийг дээшээ оруулахад нэвтрэхэд боломжтой болгодог гэжсэн. За зарим хүнд тэр алдагдсан байж магадгүй. Тэгэхээр бэлгийн харьцаанд яг тэр үеэр бэлгийн харьцаанд оруулж агаад умаа хүзүүний шүүрлийг авч агаад ингээд микроскоп тараад эр бэлгээс гүйж ийн үү яаж ийн гэдгийг үзэж агаад ингээд шинжилдэг арга бол байдаг. За гэхдээ мэдээж энийг хүн болгонд бас толгой дараал хийх шаардлага байхгүй. Одоо жишээлбэл одоо нөхрийн эсний хэвийн 2 жилийн өмнө ч юм уу жирэмсэлжсэн түүхтэй умаа зүүн янз бүрийн ажиллабар хийгдээгүй нэтэрэ байх юм бол заавал энийг үзэх шаардлагагүй байх ч гэдэг. Гэтэл яг анх удаа ерөөсөө огт жирэмсэлж үзэж байгаагүй эмэгтэйчүүдэд жишээлбэл заавал хийх шаардлага байдаг ч гэдэг иймэрхүү зүйл яригддаг. За тэгээд ингээ фолликул хөгжөө хагарсны дараа шарбын үйл ажиллагаа гэдэг юм шалгадаг. За энэ нь болохоор яг нөгөө хэрвээ өрхөө үрэл үүсээд ингээд бүрлдэх юм бол умайн хүндий буюу одоо эндометр давхар дээрээ наалдах зэрэг цаг хугацаанд даврууд нь ямар байдیں۔ Салстын зузаан хэр байдаг юм бэ гэдгийг үздэг байна. За ингээд нэг зогц ийм юмнуудыг үзэж агаад ерөнхий онш тавигдана гэсэн үг байна. За ямар оншнууд байдаг вэ гэдгийг чинь ер нь харуулчих гэж бодсон. За олон улсын өвчний код гэж нэг юм байдаг. За тэрүүгээр бол эмэгтэй өргөдлийг N97, эрэгтэй өргөдлийн N46 гэж нэрлэдэг байна. За тэгээ N97 дотроо одоо эхнийх нь гэхэд өндгөвчөнд фолликул хөгжиж хагардгүйгээс болсон өргөдөл юм уу? Эсвэл үрийн хоолойн шалтгаантай өргөдөл юм уу? За энэ 97-гийн 2 нь гэхэд умайгаас шалтгаалсан умайн өөрчлөлтөөс болсон өргөдөл юм уу? Энэ 97-гийн 8 нь гэхэд бусад шалтгаантай юм уу? Тэгээд энэ 97-гийн 9 нь одоо шалтгаан тодорхойгүй өргөдөл юм уу гэдгийг ингэж ялгаж үздэг байна. За одоо тэгээд нөгөө өмнө нь үтсэн үзлэг шинжилгээнд дээр тулгуурлаад одоо эдгээр оншуудын аль нэг нь тавигдана гэсэн үг. За ингээд оншоо олчин За тэгээд насаа харна, оролцсон хугацаагаа харна, өмнөх түүхүүдээ харна, нөөц ямар вэ гэдгийг харна. За тэгээ нөхрийн шинжилгээг харна. За ингээд олон юмнуудыг харж агаад тухайн одоо өргөдлийн хөрчгүй эмч маань танд арай тохиромжтой байх хувилбаруудыг танд санал болгоно гэсэн үг. За ер нь бол эмчилгээний үндсэн 3 арга яригддаг. За нэг нь бол яг хугацаа олж агаад бэлгийн харьцаа товолдог, тайминг гэж нэрлэдэг. За хоёр дахь нь болохоор бас фолликул хөгжөөд хагарах үеэр эр бэлгээс нь авч хагаад умай хөндөд нь цацчихдаг, IUI гэж нэрлэдэг. За гурав дахь нь шилжүүлэн суулгах эмчилгээ буюу IVF байна. За хүмүүсийн нэг буруу ойлгодог зүйл нь юу вэ гэхээр өөрсдөө оролдоод болохгүй бол цацаад болохгүй бол IVF гэд ингээд дараалалаар нь явах юм шиг ойлгоод байдаг байхгүй. Гэтэл тийм бол биш. Заавал дараалалаар нь явах болохгүй. Одоо
бэлгийн харьцаа тоглохгүйгээр шууд заслах эмчилгээ хийх заалт байж болно. Эсвэл бэлгийн харьцаа тоглохгүйгээр IUI хийхгүйгээр шууд IVF буюу өршөлжүүлэн суулгах заалт гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр аль үе шатаас нь эхлэх юм. Тэр үе шатыг хэдэн сараа уралдаад болохгүй болохоор нь дараагийн алхам руу шилжих юм ч гэдэг юм уу. Тэрийг бол нөхөн үрчгийн эмч нь бол хэлж шийдэж тантай санал бодлоо солилцож жагаад ингээд эмчилгээний төлөвлөгөө гаргана гэсэн үг. За зүгээр нэг хэдэн жишээ авч үзье л да тий. Жишээлбэл одоо юу гэдгийг нэг 37-8-тай за нэг 2 жил оролцож байгаа. За бүх юмны хэвийн байсан ганцхан умаа өндөд ургацагтай байна гэсэн ийм хариу гарчлаа гэж бодъё. За тэр тохиолдолд бол шууд бас өршөлжүүлэн суулгах эмчилгээ бол зөвлөхгүй. Эхний ээлжинд тэр одоо умаа өндөд ургацаг энтрийг авахулчаад өөрсдөө дахиад 6 сар оролцдог ч юм уу. За тэгээ болохгүй бол дараагийн асуудал гэсэн үг. Тэгээд нэг юм одоо ойлгох юм нь болохоор саяны одоо шууд чинь ингээд хавсарсан байдалтай тавигдчих байхгүй юу? Одоо жишээлбэл үрийн хоолойн шалтгаан чинь одоо өндөвчний шалтгаантайгаа хамт танд хавсарч илэрч болно гэсэн үг. Тэгэхээр аль одоо шалтгааныг нь засаж болохоор байна, алийг нь засаж болохооргүй одоо өөрчлөлт байна гэдэг дээр нь тулгуурлаад эмчилгээний ийм шийдлүүд гарч ирнэ гэсэн үг. За ингээд онцлогоо одоо хийгдчихлээ, эмчилгээний төлөвлөгөө гарчлаа гингүүд одоо та эмчилгээнд явж эхэлнэ гэсэн. За ямар ч төрлийн эмчилгээ хийгдчихсэн бэ? Заавал одоо эмчилгээнийхээ тухай тодруулахаас гадна нэмэлтээр хэрэгжилж байгаа өөрөө дур мэдээд ууж эхэлсэн одоо хүнсний нэмэлт бүтээгдэхүүн янз бүрийн одоо урдан жирэмсэн болгоно гэсэн тодтолтой тиймэрхүү юмнууд ууж хэрглэж аваад заавал эмчтэй ингэж хэлж мэдэгдэж яваарай гэж зөвлөнө. Энэ бол маш чухал байдаг. Магадгүй таны хэрглэж байгаа зүйл одоо нэг эмчилгээний явцад заримдаа төсөөлөөгүй одоо сөрөг нөлөө үзүүлэхийг бол үгүйсгдэггүй ийм зүйл байдаг баг. За тэгэхээр ямар ч байсан танд болоод таны эргэн тойронд өргөдлийн асуудал байгаа бол цаг алдалгүй яг мэрэгшсэн нөхөрчгүйгээр мэрэгшсэн эмчнэр болон нөхөрчгүйн төвүүдэд хандаарай гэж зөвлөе. За тэгээд өргөдөлтэй хосууд гэр бүлүүдийн хувьд бол бие биенээ дэмжих дэмжлэг бол маш чухал байдаг. Эхнэр нь нөхрийгөө, нөхөр нь эхнэрийгээ дэмжиж хамтдаа одоо хичээж ээж үр дүн маань илүү одоо сайн гарах боломжтой гэсэн үг. Яг уу заримдаа бас охтууд маань илүү их одоо хичээгээд л залууч одоо нөхрүүд нь жоохон хашаа суусан ийм тохиолдол бол байна. За эсвэл нөхрүүд нь бас хичээгээд байгаа мөртлөө эмэгтэйчүүд нь бас эхнэрүүд нь заримдаа нөгөө эмчнийхээ зааврын энтрийг сонсохгүй янз бүрийн юм болдог тохиолдол байна. Тэгэхээр аль алиндаа байдаг учраас энэ үед бол бие бинийгээ дэмжих, хамтдаа нэг зорилгын төлөө явах нь бол хамгийн чухал байдаг. Дээрээс нь эргэн тойрны хүмүүс хамаатан сад найз нөхдүүд нь бол аль болох буруу мэдээлэл өгөхгүй байх хэрэгтэй Ингээ хичээгээд ингээ явж байхад нь хажуунаас нь орж ирээд ингээд сөрөг буруу юм хэлэлгүйгээр аль болохоор дэмжээ, сэтгэлийн дэмжлэг өгөөд ингээд явбал их зүгээр юм байна да гэж бодогддог. Тэгээ яг хуу би 2014 оноос бол яг ингээд эмбриолог буюу эстэй харьцдаг тийм ажил хийж байсан. 20 оноос бол яг эмчээр ажиллаж эхэлсэн байна. Тэгэхээр энэ одоо 4-5 жилийн хугацаанд бол иймэрхүү зүйлс ажиглагддаг учраас та хэдтэй заавал ингэж хэлж өгье гэж бодсон юм аа. За дараагийн дугаартаа юм чин бамбай булчирхай талаар ярих гэж бодож байна. Яг уу бамбай булчирхай маань сүүлийн үед нөхөн үрчүүд бол маш их нөлөөтэй юм аа гэдэг нь ер нь бол тогтоогдоод байгаа юм зүйл байгаа. За тэгээд мөн эрэгтэй өргөдлийн талаар бас ярьж өгье гэж бодлоо. Тэгээд тэр талаар ярих тийм одоо нөгөө мэдээлэл авах сууг маань бас хомс байдаг. Хөвчлэн эмэгтэй өргөдлийн талаар яриад байдаг учраас яг эрэгтэй өргөдлийн тал дээр юу анхаарах ёстой, яах ёстой гэдгийг өгөөддөө залуучуудаа, нөхрүүддээ зориулж бас гаргах болно гэж бодож байна. За ингээд дугаараа шеэрлээрээ, лайк дарахаа мартаа. За дараагийн дугаараар уулзтлаа. Баяр таа.